Ай манайхан за бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ манифесташны талаар суралцах байгаа. За энэ бичлэгийг ямар хүмүүс зориулагдсан бэ гэх юм бол магадгүй та манифесташны талаар мэддэг байж магадгүй зөндөө олон арга барилуудыг хэрэгжүүлжсэн, мөрөөдлийн самбараа хийсэн, affirmation хийлээд зөндөө олон арга барилыг хэрэгжүүлдэг ч гэсэн нэг л хүссэн зүйлээ татаж чадахгүй байх юм бол энэ бичлэг яах аргагүй танд зориулагдсан. Яагаад та маш хурдан манифест хийж чадахгүй байгаа вэ? Яагаад гэвэл та өөрийнхөө 3D ертөнцөөс гарч чадахгүй байна гэсэн үг. За 3D ертөнц гэж ямар ертөнцийг хэлдэг вэ? Энэ нь бидний одоо амьдарч байгаа, нүдэрээ харж байгаа энэ бодит бидний хүрж болдог, харж боддог эдгээр бүх зүйлс нь 3D ертөнц. Яг одоо таны амьдарч байгаа байр, таны харж байгаа бүх зүйл, таны амьдрал, таны 3D ертөнц. Та энэ өөрийнхөө амьдарч байгаа 3D ертөнцийг өөрийнхөө итгэл үнэмшлээрээ бүтээсэн. Энэ байгаа таны амьдрал нь зүгээр л таны толны тусгал гэсэн үг. Ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр өөрийгөө өөрчлөхгүйгээр өөрийнхөө харагдаж байгаа толны тусгалыг өөрчлөх гэж хичээгээд байдаг. Энэ нь яаж харагддаг вэ гэхээр жишээлбэл би уйлаад тол руу харж иж өөрийнхөө нулимсыг толгон дээрээ арчгаал хичээгээд байна гэсэн үг. Яг энэ алдаа хүмүүс манифесташнээр маш их гаргадаг. Эдгээр жишээнүүдийг болохоор танд ойлгомжтой болох гээд 3D ертөнц дээр тулгуурлаад ярьчлаа. Харин одоо би та бүхэнд яаж 4D ертөнцид өөрийнхөө тусгалыг өөрчилснөөрөө хүссэн зүйлээ татах вэ гэдэг талаар хуваалцъя. За 4D ертөнц гэж ямар ертөнцийг хэлдэг вэ гэх юм бол таны тархин дотор нуугдаж байгаа янз бүрийн таны энэ ухамсар, далд, бодол эдгээр бүх зүйлс нь 4D ертөнц гэж дуудагддаг. Таны далд бодлоод багаасаа харж өссөн эдгээр бүхий л зүйл чинь таны энэ 4D ертөнц далд бодлыг чинь үүсгэсэн байгаа. Манифесташны ертөнц гэж ямар ертөнц вэ гэх юм бол 5D ертөнц. Та энэ 5D ертөнцийг яаж ойлгож болно? Зарим хүмүүс квант талбар гэж дууддаг, энерги гэж дууддаг, бурхан гэж дууддаг. Та юу гэж дуудаж болно? Энэ 5D ертөнцид таны хүсэж байгаа бүх зүйл энергийн түвшинд оршиж байгаа. Та энэ зүйлийг өөрийнхөө 3D ертөнцид авчрахыг хүсэж байгаа. За энэ 5D ертөнц бидний амьдралд яаж ирдэг гэж таны 4D ертөнцөөр дамжуулагдаж ирдэг. Таны итгэл үнэмшлийн чинь тусгал. Магадгүй та гаднаа би хөөрхөн гэж хэлээд байгаа ч гэсэн та дотроо би царай муутай, би өөртөө итгэлгүй гэсэн тэр итгэл үнэмшил байх юм бол яг тэр итгэл үнэмшлийн чинь тол болоод таны амьдралд авчирна гэсэн үг. Магадгүй та мөнгийг татахыг хүсэж байж магадгүй би баян эмэгтэй, би мөнгөтэй гэж та хэлээд байдаг. Ерөөсөө танд нөлөөлөхгүй таны итгэл үнэмшил чинь би ядуу, би мөнгөгүй, би бүтлгүүддэг гэд ботцсон байх юм бол яг тэр итгэл үнэмшлийг энэ тол таны амьдрал дээр аваачдаг. Хасаа та нар бодоод үзтээ хүн яг өөрийнхөө итгэл үнэмшлээр өөрийнхөө амьдралыг бүтээдэг. Жинхэнэ үнэн гэж юу вэ? Жинхэнэ үнэн гэвэл таны зүгээр л итгэж байгаа зүйл чинь үнэн. Та юуг үнэн гэж итгэн амьдрал яг тэр зүйлийг чинь үнэн гэж нотолж батлах зүйлийг амьдралд чинь авчирдаг. Та өөрийгөө бүтлгүүгээл ботсон бол таны амьдралд зөндөө олон бүтлгүүтэлтэй зүйл ингээд тохиолцоор л байна. Яагаад гэвэл та өөрийгөө бүтлгүй хүнгээд итгэсэн учраас. Харин эсэргээрээ би үнэхээр азтай хүн, би дандаа гоё зүйл татдаг, би бүх зүйлийг манифест хийдэг гэд бат итгэл үнэмшилтэй байх юм бол би амьдралдаа өөрөө ирэхгүй бүх зүйлийг манифестийн гоё хүмүүсийг татаж эхэлдэг. Энэ бүр үнэхээр үнэн. Тэгээ миний хувьд ч гэсэн би энийг үнэн гэд итгэсэн учраас миний хийж байгаа бүх зүйл маш хурдан бүтдэг. Тэгэхээр одоо бүх зүйл ойлгомжтой болж байгаа биз? Та дотроо өөрийнхөө талаар юу гэж боддог, өөрийгөө юу гэж тодорхойлдог энэ бүх сэтгэл зүйн дээрээ тулгуурлаа та ямар нэгэн үйлдэлийг хийдэг. Тэгээд яг энэ байдал чинь одоогийн байгаа таны энэ амьдралыг бий болгосон гэсэн үг. Тэгээ магадгүй та нар одоо миний бичлэгийг үздэг ч юм уу энэ даалт ухамсар manifestation талаар суралцаад явж байгаа бол та нарт бага зэрэг энэ awareness үүссэн байгаа.
одоо танд магадгүй тийм эргэлцсэн бодлоод байгаа. Энэ manifestation гэж үнэн болоо, ингэдэм болоо, тэгдэм болоо, энэ охины ярьж байгаа зүйл үнэн болоо гэ та одоо баг зэрэг бүх зүйлийг анзаарч эхэлж байна гэсэн үг чинь та өөрийнхөө энэ далд бодол дээр жоохон ажиллаж ирэх гээд дөхөж байна гэсэн үг. Та өөрийнхөө 3D ертөнцөөс 4D ертөнцлөө үсрэлт хийх гээл гараал ингээд байна гэсэн үг. Магадгүй зарим үед те та өөрийнхөө далд бодол дээр ажиллах үед 5D ертөнц рүү мессеж явуулсан байгаа. Тэгээд 5D ертөнц таны амьдралд ямар нэгэн зүйлийг өөрчилж эхэлдэг. За энийг хүмүүс зөндөө олон янзаар дуудаж болдог. Зарим хүмүүс болохоор үүнийг татах хүч гэж дууддаг бол зарим хүмүүс сүнсний сэрэлтч гэж дууддаг. Юу ч гэсэн ямар нэгэн хүсэж байгаа зүйлийг амьдралдаа манифест хийх энэ үйл явцыг хэлж ийн гэсэн үг. За үүн дээр тулгуурлаад би та нарт үнэхээр чухал зүйлийг хуваалцъя заяа. Энэ 5D ертөнцийн зүйл таны амьдралд яг бууж ирэх үйл явцад хүний амьдралд маш тийм өөрчлөлтүүд тохиолдог. Маш их бүтлгүүтлэлт ч юм уу, зарим хүмүүст те эсвэл ганцаардал ч юм уу, сэтгэл готрал. Энэ үед хүмүүс өөртөө бууж өгөх гээд байдаг. Яагаад гэвэл те юу вэ, би чинь ийм гоё зүйлийг хүсэжсэн чинь миний амьдралд юу тохиолдоод байна гэл гинт гайхаад эхэлдэг. Энэ нь яагаад вэ гэдгийг би та нарт тайлбарлаж өгье. 5D ертөнц таны тэр тусгалын амьдралыг танд авчрахын тулд таныг өөрчилж байна гэсэн үг. Яагаад гэвэл те таны амьдралд зөндөө олон хэрэггүй зүйлс байгаад байдаг, хэрэггүй хүмүүс байгаад байдаг, токсик хүмүүс байгаад байдаг. Тэгвэл зарим токсик биш хүн ч гэсэн таны амьдралаас явж магадгүй. Гэхдээ эдгээр хүмүүс яваад ч юм уу таны амьдралд өөрчлөлт орж ирэх үед хүн өөр дээрээ ажиллаж эхэлдэг. Мэдээж та тэр гайхалтай тусгалыг амьдралдаа авахын тулд та өөрөө нэг өөр нэгэн байх хэрэгтэй болоод байгаа. Арай ухаантай нэгэн байх хэрэгтэй. Арай мундаг нэгэн байх хэрэгтэй. Арай өөрөөр боддог нэгэн байх хэрэгтэй. Тэгэнгүүт 5D ертөнц зориуд таны амьдралд одоо таныг сорих юм уу, таныг өөрчлөх, таныг арай өөр төвшөнд аваачих эдгээр асуудлуудыг таны амьдралд авчирдаг гэсэн үг. Тэгэхээр ихэнх хүмүүс яг энэ үед нь бууж өгөх гээд байдаг байхгүй юу? Гэхдээ энэ нь таныг өөрчилж байгаа. Амьдралд чинь зөндөө олон боломж авчрах бүр гайхалтай зүйлс таны амьдралд тохиолдож байна гэсэн үг. Миний амьдралд ч гэсэн яг тийм байсан. Зөндөө олон зүйл надад тохиолдсон. Зөндөө олон хүн миний амьдралаас явсан. Гэхдээ одоо эргээд харангууд бүр миний амьдралыг жинхэнэ тэр чигээр нь өөрчилсөн зүйлс байгаа хгүй юу. Тэгээд тэр үедээ би энийг хэцүү зүйл гэж харж байсан боловч одоо харахад миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл байна гэж харж байгаа. За тэгээ өнөөдөр би та нарт баг ингээд зөндөө олон юм ингээд бүгдийг хумаад ярьчлаа. Тэгээд юу ойлгуулахыг хүсэж байгаа вэ гэх юм бол та ямар нэгэн зүйл өөрийнхөө амьдралд татахын тулд өөрийнхөө дотор энэ юу бодож байгаа, юу харж өссөн, итгэл үнэмшлээ бүгдийг өөрчлөх хэрэгтэй. Хизээч өөрийгөө би царай муутай, би чадахгүй, манай гэрийн ийм байгаагүй ч юм уу те, энэ итгэл үнэмшил бүгдийг өөрчлөх гэж хичээх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хэрвээ та энэ төвшинг давцсан янз бүрийн амьдралд чинь ингээ хэцүү зүйл тохиолдоод байгаа бол энэ нь болох ёстой бөгөөд таны тэр амьдралын хүсэмжит тусгалыг чинь авчрахын тулд эдгээр зүйлс танд тохиолдож байна гэдгийг та ойлгох хэрэгтэй. Бас энэ талаар ч гэсэн сүүлийн Instagram-ны рилээрээ хуваалцсан байсан. Хэрвээ та нар мэддэг бол би илүү цагаараа хүмүүс трейн хийдэг. Тэгээ миний нэг өмнө жил health train хийж байсан охин надад өмнө нь юу гэж ярьдаг байсан бэ гэхээр би яг өөр дээрээ ажиллаж байгаа. Одоо надад ямар ч найз байхгүй гэд ярьж исэн. Тэгээд жилийн дараа найзтай болсон гэд өөр дээрээ ажилласныхаа дараа найзыгаа над дээр авчираад хоёулаа цуг над дээр эрүүл хооллоо тасгал хөдөлгөөн хийгээд явж байгаа. Тэгээд энэ охины амьдрал нь бас энэ зүйлийг яг баталж харуулж байгаа байхгүй юу? Ерөөсөө найзгүй ганцаарч исэн мэдээж хэцүү байсан. Гэхдээ өөр дээрээ ажиллаад өөрийнхөө өөрчилснийхэн дараа яг өөртөө адилхан төвшний айгуу тийм мундаг найзтай болоод найзтайгаа эргээд хүрээд ирсэн. Тэгээ одоо ингээд тэр хоёрыг харах юм бол ингээд айгуу гоё бие бинийгээ дэмждэг, бие бинийгээ хайрладаг. Хоёулаа бие бинийхээ өөрсдийнхөө хувь хүний хөгжилтээр анхаардаг. Айгуу тийм гоё найзууд, зүгээр л гайхалтай найз нөхөрлөлийг бол тэндээс хармаар.
Тэгээ таны хувьд ч гэсэн яг адилхан магадгүй та үнэхээр гоё найзыг хүсэж ээж магадгүй, гоё залууг, тий гоё охиныг хүсэж байж магадгүй. Гэхдээ та өөрийгөө харах хэрэгтэй. Тэр хүнийг авчрахын тулд миний тусгал ямар байна? Би өөрөө тэр хүний төвшөнд байна уу? Би мундаг найзтай болмоор байвал би өөрөө мундаг байх хэрэгтэй. Би үнэхээр гоё залууг татахыг хүсэж байх юм бол би өөрөө гоё өөртөө итгэлтэй охин байх хэрэгтэй гэж бодох хэрэгтэй. Миний амьдралд ч гэсэн би яг бүх энэ зарчмаар өөрийнхөө хүсэж байгаа бүх зүйлийг татдаг. Би мундаг бизнестэй болмоор байна. Тэгвэл би мундаг бизнесийг эхлүүлсэн юм хийдэг охин байх болно. Тийм болохоор угаасаа тэр мөнгө хөрөнгийг авчирдаг бизнес над дээр ирнэ. Миний хувьд ч гэсэн яг адилхан яг энэ зарчмыг ашиглаад хүссэн бүх зүйлээ татаарай. За тэгээ өнөөдрийн толны тусгал энэ YouTube маань та нарт таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ ойлгоогүй зүйл байх юм бол доор бас комент үлдээгээрэй. Түүнээс гадна хэрвээ та үнэхээр өөрийгөө өөрчлөөд өөр дээрээ ажиллахыг хүсэж байх юм бол миний явуулж байгаа сургалтанд суугаад зөв хооллоод өөр дээрээ ажиллаад өөрийнхөө хамгийн гайхалтай хувилбарыг бүтээгээрэй. Тэгэд өнөөдрийн бичлэгийг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.